залуучуудтайгаа уриалахад өргөн одоо бүр томд хүрэлцэн ирээрээ Нийслэлийн удирдлагууд анхны ардчилсан сонгуул улсын өдөрт зориулж алдрын хүндэтгэл тоглолтыг зохион байгуулахар болжээ. Ингэхдээ соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг дуушдыг алдаршуулах юм хамгийн анхны алдрын хүндэтгэл тоглолтын эздээр соёл эрдэнэ хамтлагийг сонгож тоглолтуулах үдэш зөвхөн тус хамтлагийн шилдэг 25 дуу эхлэхээр болсон байна. Мөн соёл эрдэнэ хамтлагийн үе үеийн төлөөлөл болсон 8 хүнийг алдрын од шагналаар шагнаж хүндэтгэл үзүүлэх юм. За алдрын од гэхээр ямар зүйл байх вэ гэхээр мэдээж бид нар нөгөө Холливуудын одоо том 5 шүү тэр Холливуд али буюу гудамжин дээр тавьдгийг та бүхэн мэднэ. Тэгэхээр бидний хувьд бол нөгөө монголчууд гэдэг утгаараа бас нэг газар тавихаар бас нэг жоохон эвгүй санагдаад. Ямар ч байсан одоо газар тавихаа болоо хэдүүлээ мэдээж Чингис хааныхаа төвс албаа дээр хамгийн зохимжтой газар нь бол соёлын төвөргөө юм байна. Тэгээ соёлын төвөргөөнийхөө хан дээр бид нар тусгай тийм давцсан одоо бий болгож байгаа. Энэ дээрээ ингээд жил болгон одоо энэ алдартнуудаа алдаршуулад ингээд явъя гэсэн ийм шийдэл гарсан. Үнэхээр ганхүүгийн саяын хэлдгээр соёл эрдэнэ чуулга маань бол Монголын рок попын том дээд сургууль гэж яригддаг. Бид нар ч одоо энэ үндсэн одоо манай соёл эрдэнээр дамжиж гарсан одоо манай ихэнх одоо алдартай дуучид, хөгжимчид соёл эрдэнэтэй ямар нэгэн байдлаар холбоотой одоо цөөхөнч хэдэн сарч бай, хэдэн жилч бай ороод ажиллаад гарсан ажил уран бүтээлээ амьдралаа холбодог ийм сайхан зуршилтай. Соёл эрдэнэ хамтлагийн шилдэг 25 дууны 20-ыг нь рок попын төлөөлөл болсон 20 уран бүтээлч дуулна. Энэхүү тоглолтын зардалд 150 сая төгрөгийг нийслэлээс төсвөлсөн байна. Ер нь Найрсаг Улаанбаатар улс бүрийн хүрээнд